Миний сувгт subscribe хийсэн хүмүүст баярлалаа. Би бол Kush. Би одоо өөрийнхөө сувгт одоо дасгал хөдөлгөөнийг шинжлэх ухааны одоо үндстэйгээр тайлбарлаж нийтэлж за хажуугаар нас өөрийнхөө уншсан номны сэтгэлээс хуваалцдаг. За ингээд 4 сард уншсан 4 номын сэтгэлээс хуваалцъя. Хамгийн ихний ном бол Jeremy Boundary юм биш үү те. За энэ хүний одоо функционал бэлтгэл хүний оюун санаанд яаж нөлөөлдөг тухай өгүүлсэн юм баримтат бүтээл байгаа. Яг одоо дасгал хөдөлгөөний одоо тухай би сүүлийн 1 жилийн туршид нэг олигтой юм уншаагүй юм шиг санагдаад ер нь сүүлд гарсан номнууд ямар ном байсан гэдээ яг энэ номыг бол олж уншсан байгаа. Тэгэхээр энийг бол би аудио хэлбэрээр сонссон. За бие болоо сэтгцэн эрүүл мэнд нь шууд холбоотой болох тухай ерөөхдөө өгүүлсэн юм байгаа. Тэгэхээр бидний сайн мэддгээр одоо cognitive буюу танин мэдэх хүн чадвар, за ой санамж, за сэтгэл зүйн эрүүл мэнд нь бол дасгал хөдөлгөөнийг тусламжтайгаар бол нэлээд сайжирдаг тухай тархины үйл ажиллагаа болон за одоо дотоод шүүрлийнхэн талаас нь өгүүлсэн юм ном байгаа. За яг энэ бүтээлийг одоо сонсоод вау гэж одоо бодоагүй. Гэтэ яг ер нь бол дасгал хөдөлгөөнтэй номнууд одоо функционал фитнесийн тухай ч юм уу ер нь уншмаар байсан учраас энэ номыг уншлаа. Дараагийн бүтээл бол Charles Duhigg гэдэг одоо The Power of Habit гэдэг номоор алдарсан. Одоо энэ хүний ном бол аудио хэлбэрээр сонссон байгаа. Гарчигнаас нь харахад бол ойлгомжтой те супер коммуникатор буюу одоо харилцаанд хичнээн яаж одоо супер байх вэ гэдэг юм тухай өгүүлсэн. Одоо өөрийнхөө ур чадварыг одоо сайжруулах тухай ном гэх юм уу да. Гэтэ яг ингээд номоо ингээд төгсгөх үед би ингээд тэр ур чадвараа сайжруулахаас илүү зүйлсийг ойлгож авсан гэдгээ хэлмээр байна. За энэ та бүхэн бол одоо Goodreads бол Audible гэдэг аппликейшнт дээр байдаг бол энэ номын одоо тухай энэ номын санал болгож байгаа юмнууд бол нэлээд их гарч ирж байгаа гэж бодож байна. Ямар хүн бусдтай холбогдож чаддаг вэ гэд бодонгууд асуулт асуудаг хүн. Тэгэхээр биетэйгээ яг гүн бат холбоотой харилцаатай байх юм бол бид нээлттэй асуултыг асууж тийнийг нь ойлгож цаашлаад лавшруулан асуух тийм техникүүдийн эзэмших хэрэгтэй. Тэгэхээр номын туршид ерөнхийдөө гол одоо 3 ийм харилцаж байх үедээ 3 юм асуултыг асуугаарай гэж юм л да. Эхнийх нь болохоор энэ яг юуны тухай өгүүлж ярьж байна вэ те тухайн хүн байна. За хоёр дахь нь бол бид одоо тэрийг хэрхэн мэдэрч байна вэ? За гурав дахь нь бол бид хэн бэ гэдэг энэ 3 асуултыг бол хэрхэн техниктэй асууж одоо энэ тухайн тэр харилцааг илүү гүн бат холбоотой те үр дүнтэй байлгах вэ гэдэг талаар одоо сургаж байгаа тийм ном байгаа. Өөрийнх нь вебсайт руу ингээ ороод үзэхлээр яг өөрийнх нь tools хэсэг дээр энэ номнууд энэ одоо асуултуудын задаргаануудыг болоо гоё чиглүүлж өгсөн байлээ. Тэгэхээр Чарльз яг бол миний буруу санаагүй болвол энэ номоо бол 3 жилийн туршид нэлийн олон судалгаанууд дээр үндэслэж одоо өөрийнхөө одоо дэвшүүлж буй санааг баталгаажуулж гаргаж ирсэн ийм бүтээл байгаа. Тэгээд энэ тэр судалгаанууд дотор бол Netflix дээр хийсэн судалгааны жишээ бол голчилж орж ирдэг. За тэрнээс гадна огт танихгүй хүмүүс одоо 2 хүнийг хооронд нь 16 асуулт асуулгасны дараа ямар үр дүн, ямар харилцаа холбоо тэнцээ ингээд бий болж байгаа талаар ингээд өгүүлдэг. Тэгээд би нөө bounty ингээд ийшээ явхлаар орилоод идэг учраас би ингээд барай суугаад байгаа. Тэгэхээр номын төгсгөлийн хэсэгт болохоор эцэстээ бидний яг юу нэгтгэдэг вэ гэхлээр бидний яг сул дорой байдал гэдэг зүйл гарч ирдэг. Хүн сул дорой байдлаа одоо нээж түүнийгээ одоо зүгээр л хуваалцах үедээ бусдтай холбогдож байдаг юм байна. Тэгээ би ер нь ингээд бодлоо яг энэ бол ингээд хуучин бол одоо ч гэсэн яг зөөлөн ур чадварын нэг юм хэсэг. Гэхдээ ингээд яг бидний дунд үнэхээр бас тийм ил гарч ирээгүй тийм чадвар одоо бидний зарим хүмүүс бол энийг техниктэй зүгээр ашигладаг. Гэхдээ цаанаа бүр үнэхээр том агуулгатай юм зүйл юм байна гэдгийг бол ойлгосон. Өөрөөр хэлбэл бид нар бусдтай зөв харилцаад тэр харилцаанд амжилт олох юм бол бидний амьдралын чанар цаашлаа бидний бүр урт наслах ч гэсэн яг энэ зүйлээс ингээд хамааралтай юм байна гэдгийг талаараа ойлгож авсан байна. George Orwell-ийн 1984 гэд одоо бүтээлийг 4-р сарын ихээр Орфей театрт одоо тавьсан. Тэр жүжигтээ яг зэрэгцээд Audible Original-аас бол яг
аудио драмыг олоод шинэ продакшн цацагдсан байсан. Тэгээд дөнгөж жүжиг үзсэн хүн чинь номон дээр нэг юу байгаа юм болоо гэсэн маягаар гарч ирсэн. Тэгээд энэ нь бол би одоо энэ жүжигийг одоо номтой нь бол харьцуулах гэсэнгүү. Гэхдээ яг би одоо мэдээж бол ингээд дистоп маягийн шудраг бос нийгмийг үзүүлсэн одоо их тийм аимшигтай тийм бүтээлээс би яг цаана яг юуг ойлгож мэдрэх ёстой болоо гэдэг ийм асуултын тэмдэгтээ гарч ирсэн учраас энэ аудио драмыг бол сонслоо. За ингээд энэ драмын одоо продакшн бол Joe White, Andrew Garfield, за Andrew Scott, Tom Hardy гэх мэтчлэн ингээд алдартай одоо жүжигчид дуу оруулж жүжиглсэн. Тэгээд одоо бүр хөгжмийг нь бол цоо шинээр зохиогоо тэрийг одоо Met Orchestra ингээд одоо бүтээгээд тоглолцсон байгаа юм. Тэгээ бүр симфони оркестр тийм ээ. Тэгээд яг ингээд бид нэр ингээд харьцуулахад Dune гэдэг киног үзэхэд бол дүрслэлийн хувьд бол гарч ирэхэд тэр хөгжмийн одоо Ханс Циммерийн нөгөө нэг хөгжим нь ингээд нэлээд хүчтэй ингээд одоо нөлөө үзүүлдэг шүү дээ. Яг тэрүүн шиг тийм хүчтэй ийм аудио драм байсан гэж хэлж болно. Зохиолын үзэл санаа интерес гадна бол надад яг ийм хоёр зүйлийг бол би илүү их анзаарсан гэх юм уу да. За эхнийх нь бол гол дүрийн залуу болон Жулия хоёрын тэр эрэгтэй эмэгтэй хүний тэр хоёрын одоо амьдралаас юу хүсэж байгаагийн тэр ялгааг аюу сайн олж харлаа. За хоёр дахь нь бол зохиолын төгсгөл хавь руу ингээд гол дүр маань нэг тарчилдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хэсэг бол үнэхээр хүчтэй тийм хэсэг байсан юм байлээ. Тэгээд жүжигнээс бол би яг тэгж бол өөрөө бол мэдрээгүй. Тэгэхээр яг энэ аудио номыг ингээд сонсч ирсэн өдрүүд маань үнэхээр тийм айдас хүчтэй хэцүү байлаа. Тиймээс одоо Audible production хийсэн хүмүүст үнэхээр баяр хүргэмээр санагдсан. За Мишель Дю Монтений сонгомл эсээнүүд бол бидний одоо сайн мэдхээр аюур зан одоо орчуулагчийн орчуулснаар 2004 онд хамгийн одоо анхны хэвлэл нь гарсан байдаг. Тэрнээс хойш бол одоо яг энэ бүтээл энэ хэвлэлээр нь хувилбараар нь би бол уншлаа. Энэ бол нэлээд сүүлд гарсан. Энд чинь бол яг оны нь бол бичээгүй байсан. Тэр их зохиол нь бол 1580 оны ийм бүтээл байгаа. За ингээд анхны иргэншсэн хүн гэдэг одоо яг сэтгэгч Монтений ном одоо бидний хувьд бол одоо үнэхээр библи юм уу да гэж бодсон. Хүний амьдралын мөн чанар гэдэг зүйлийн тухай өгүүлсэн ийм баримтат бүтээл байгаа. Тэгээ тэр баримтат эссенүүд нь мэдээж харьцуулттай. Тэгээ ингээд уншиж байхад бол ингээд одоо жишээлбэл нэг эссен бол нэг л үр дүнд янз бүрийн аргаар хүрч болдог. За нөгөөх нь болохоор эсвэл одоо өө гашуудлын тухай ч гэдэг юм те. За нөхөрлөлийн тухайд, за ганцаардлын тухайд, нойрны тухайд, за нас сүдрийн тухайд гих мэтчлэн хүний амьдралын одоо энэ бүх тухайгийн тухай өгүүлсэн юм ном байна. За уншиж байхдаа би бол ерөөсөн Монтенийг энэ хүн одоо хідэнтэй амьдарсан хүн шиг л бичжээ гэж бодсон. Тэгээд үнэхээр шүтсэн яг миний оюун тархийг бол үнэхээр яг нээж өгсөн. Жишээлбэл одоо хүн даз жаргал өгдөг тэр зүйл нь яг үнэндээ тийм биш байж болдог гэд нэг тийм хэсэг байсан байхгүй. Тэгэнгүүт би одоо жишээл өөрийнхөө тийм энэгсэн одоо нэг ингээд амьдралдаа нэг attachmentтай нэг юм байна шүү дээ. Тэгээ тэрнээсээ ингээд би ангид байх тухай ингээд одоо мэдэж авдаг ч юм уу. Энэ зөвхөн гэдэг би бараг нэг хоёрхан үйлбэрээр ингээд хилцсэн юм уу гэсэн байхгүй. Тэгээд үнэхээр бол гайхалтай ийм эссенүүд байсан. Энийг бол дахин унших хэрэгтэй байсан. Тэгэд яг нийтдээ бол 3 бат 107 эссе байдгаас яг манай орчуулагч маань одоо 35-ыг нь сонгож авсан одоо ийм бүтээл байгаа. За тэгээд залгаад ер нь энэ сэтгэгчдийн буюу одоо Сократийн, эсвэл Хегелийн, Ницше ч юм уу тэдний ингээд номуудыг сөхөж хармаар санагдсан. Яг одоо тэрнтэй залгаад одоо Сюзан Сонтагийн нэг номыг одоо үргэлжлээд уншиж байгаа. Бас үнэхээр агуу бүтээл байлээ. Тэгээ дараагийн сарын номын одоо таймер яри. За тэгээ энэ эх сард болохоор би нэг график бас роман уншия гэж бодож байна. Ингээд бит хоёрын одоо видеотэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Таалагдсан бол лайк дараарай. Тэгээд мэдээж номын хорхойд найз ах юм бол энэ видеог бас түгээгээрэй гэж хүсье. За баяр.